Ковидын үе. Тэгээ тэр үе чи стресстэй. Ковидын үеэрс нэг онлайнаар хоролдоно. Тэгэл та нар амжилтын аппарат бэлддэг юм уу гэж орилоо. Та нар бүр хайр ингээд дараа нь өөрийнхөө яриаг сонссон чинь хүнтэй зүгээр ярихгүй ингээл орж ашигчаал. Одоо энэ нөгөө жагсдаг улсууд байдаг шүү. Улс төрчин мэддэхгүй, бизнесмен мэддэхгүй хүмүүс аюу их болсон. Бизнес нь амжилттай явахаараа улс төр нь явж яддаг ч гэдэг юм уу. Тэ бизнестэй хүмүүс ингээд жоохон таван дүүрэг болохоор ямар ч амгүйгээр гişүнглэх гад л баг өөрийнхөө нэрийг танилцуулж чадахгүй гэж нэр дэвшээдэл сонгож штэ зарим нь л тэ. Тэгээд энэ улс чинь байгаа л энэ юм чи. Энээс илүү яах юм те. Нөгөө лам нь дамран так гэдэг шиг энийг зогсооч ийгээд ийшээ өрөнгө оруулалт хийчих гэхээр биш нэг айл айланд явж байгаа шүү дээ. Тэгэл ядуугийн зовлон юм байна да. Бид хэд чинь дөрүүлээ баг болох гэж 80 болчих зодтолт нь нэг нэгнийгээ хүлэн зөвшөөрөх гэж. Тэгээ тэрний дараа их хурдтай болсон. За нэг 10 хүнээс те 10 хүнд үйлчлээ гэж бодоход. За 3 нь бол найдвартай нэг юм дээрээс харьцсан. Тэгээ толгойн болгороо зогч аваал те ингээл. Хүн ийм л юм бэл. Амжилтын нэг хэсэг байх хэрэгтэй. Технологи 1000 зардал гаргаад мөнгө гаргаад төсөл нь ингээд алсын яран тодорхойгүй байхад инженеруудын тогтохгүй юм байна. Нийгэмд ч юм уу буруутай юмыг бас маллалцсан байж магадгүй нөхөр чинь би өөрөө болчихдог байхгүй. Одоо энэ мал дээр ажиллаж байгаа амьдарч байгаа залуучууд UBK-ийн таксины жолоочийн орлогыг сонсоод шууд татж байгаа. Тэгээ Монгол ерөөсөө хөгжихгүй байгаа ганцхан шалтгаан бид нар ярилцдаггүй. Ярьж чаддаггүй. Тэ субъектив дайраад бие бинийгаа очлоод байдаг те. Энэ завгүй ажлынхаа хажуугаар бас подкастэнд оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Бидний хувьд бас сонирн байна. Гоё хөдөөөр ингээд подкаст хийгээ сууж байгаа. Одоо ингээд хүүхд насаа эргээд бодъё л та байлаа. Хүүхд насаа одоо хороол морооллын хүүхд гэдэг юм л мэднэ. Тий, хүүхд насны хамгийн дурсамжтай юу? Одоо ингээд эргээд бодоход аль хэсгээ ирнэх боддог. Хороолд яг манайх хорооллын байр баригдахад орсон. Тэгээд аав ээж бид чинь тавуулаа ихээс тавуулаа. 5 хүүхэдтэй. Тэгээ эмээ хөдөөнөөс ирээд. Тэгээ байшин дэж чадахгүй нэгэд дээр их рүү яваад. Тэгээ эмээтэйгээ нэг 2 жил дээр ихэд үхэр малжсэн. 2 нэг тугалтай үхэртэй. Тэгээд нэг 2 борлонтой нэг сайлын ямаатай, тэг 3 ямаатай тэгэл хагас үтсэн болохоор аав ирнэ, аавын ах ирнэ. Эрэхт нь даггаа харчаалаа. Гоё юм авчирч та. Тэгэл мал малж ирсэн эмээтэйгээ. Дээр их ч одоогийн шиг юм гэр орол байгаагүй. Манай ашаа чинь бүр хамгийн уртлын ашаа. Манахаас баг асалтаг хүртэл задгаа ногоон тал байсан. Тэгэл ямаа өхрөө ирээ чинь явдал нь хэлэхгүй. Нэг нь уул руу шаашна. Эмээ өчөр хоёулах нь хуваагдал. Тэгээд нэг хөөхт тох тэгжсэн нэг өхрөө нядлахаар болоод одоо эмээ дийлэхэрэг болж байна гэд. Өхрөө нядлахч байх ашаанд нэлэх нэг зараад. Тэгсэн чи одоо ямаагаа зарчулж аргандаа тийм ээ гэж. Тэгэл зовж исэн шүү. Өвлийн пин дотор эмээ орж үхрээ саагаал. Намаач нэг гар өргөдгөөс юм уу тэгэл. Эмээтэйгээ өссөн. Тэгэл эмээтэйгээ хоёлохноо 9 журийн эмээр адил өсчихлээ шүү дээ. Одоогийн нэг Отхон баяр гэж хүнийг гол төлөвшөл одоо хүний төлөвшөл гэж их ярьдэн шүү дээ. Суур хүн гэдэг юм тэндээс л авсан. Тэгээ би нэг хот руу яваал эренгүүт ингээл эмээ нөгөө даавууднаас ээзгээ гаргаж өгдөг хүүхдүүдэд. Тэгэл тусаж өгөндөө гэсэн чинь энэ муу ингээ хот руу яваад ирэхээр ингээд янз бүрийн үг сураад ирдэг юм. Хараалт шилдэгүүл хөвгт. Тэ эмээг хажууд эмээг өгтсөн. Тэ. Одоо ингээд яг олон нийтийн хувьд бол Отхон баяр улс төр гэдэг юмар гарч ирсэн. Миний хувьд зүгээр яг ингээд иргэдийн төлөөлөгчтэй хурлын гишүүдэр болоод тэгснэ тэндээсээ ингээд хайж аваад. Ер нь улс төр гэдэг талаас ер нь яагаад сонирхож болсон, яаж орсон тий тэр ер нь соёлоос ярилцдаг. Тэгээ яг би ч нэг 5 хүүхэдтэй айл. Тэгэл яг аав ээж минь намайг Монгийн нэг төлбөртэй сургуульд өгсөн. Тэгээ тэндээ олигтой сурахгүйсэн юм шиг. Тэгэл ах нар их зэмлдэг байсан. Чи юу нэг жаахан мал дээр гараад шалгаж. Тэгэл цагдаагийн курст ороод цагдаагийн курст орохоор 45 хоног болоо цагдаа болчих юм гээл. Жаахан шар хөдлөгдөл байсан л байх л та. Тэгээд аав маань намайг нэг 8 дугаар анги тогт өнгөрсөн. Тэгээд одоо ээж маань өргөдөл болоо 5 хүүхэдтэй, 4 бандтай. Тэгээ манайх шин тийм бизнес хийдэг ч айл биш. Зүгээр л сайхан төрийн одоо эрчим хүчний 2 инженерийн л хүүхэд. Тэгээд тэр үед л яг би 1-р ангиас л намайг Монгийн оруулаад захим зүүн ангид оруулаад манай аавч болохоор Москвад сургууль төгссөн, эрчим хүчний сургууль төгссөн. Тэгэл аав байхдаа тэгэл аавынхаа ширэг гатаас инженер болгоно гэж өмнөөс нь төлөвлөсөн. Тэгэл явж байгаа л ээжээс би нэг асууж ирсэн. Тэгэл би одоо
эрчим хүчний сургуульд орвол яах вэ? Тест тий. Одоо мончоор болох уу? Манай нэг ах мончоор болчихсон. Тэгээд золоох шиг ингээд шонгийн модонд авирах уу гэсэн чи тэгэж ч нэг шууд инженер болохгүй шүү дээ. Эхлээ шонгийн модонд авирна. Гуакс би бизнесмен болно л гэж тухайд хэлж ирсэн. Тэгэл их том толгойтой байсан юм уу? Тэгээд нөгөө эцэггүй хүний толгой том гэдэг шиг тэгэл өнгөрцөн тэгэл өөрийгөө л юм авч явах нь тодорхой. Одоо ахнаар бид нар ч нөгөө 3 байранд бөөндөө цуг амьдарч л шүү. Тэгэл за ер нь л өөрийгөө авч явах юм байна гээл 9 журийн мисээ монтаж цантаж хийгээл наадмаар хоошур муушур хийгээл ер нь нэг тийм зүгээр суудгүй л байсан. Тэгээд тэрний нэг суур нь болохоор Бодо шофер гэдэг нэг зохиолчийн ном байсан. Манай ах л том ах их ном уншдаг. Тэгээд гэртэл янз бүрийн ном байж байдаг. Тэгээд ингээ харсан чинь анхны сая доллароо 7 жил нэг мөнгөнд төртэй байсан юм шиг. Тэгээд тэрийг уншичаал тэн дээрээс л ер нь жоох юм ойлгосон л доо. Ер нь бол энэ зах зээлийн нийгэм бол маш сайхан. Тэгээ энд бол чи 1000 одоо 2 их сургууль төгсөө 4 хилтэй байсан ч гэсэн чамд хоногийн 24 цаг байгаа. Тэгээд ер нь бол зах зээлийн эдийн засагт бол хүн санхүүгийн эрхчлөө гэхээс гадна цаг хугацааны эрхчлөө төрж болдог. Тэгээд тэр нь юу гэхээр хүнийг өөрийнх нь төлөө ажилуулж сурах дадалтай хүн сурах ёстой гэж. Тэгээд тэр бол тогон сөхөсөн юм шиг л мэдгдсэн л дээ. Нэрнгээсээ л би одоо их сургууль төгсөөл одоо хоногийн 8 өдрийн 8 цаг ажиллаад яах чинь тэгээд одоо яаж ч одоо хамдрал ахуйгаа авч явах юм те. Тэгээ миний чинь 88 он төрсөн гэхээр бас нэг шилжилтийн үеийн зах зохын бас гадарлаа шүү дээ. Нөгөө язгаарлт хийгээл тог мөг тасраал те. Талах малханд очирлоо те. Тэгээд тийм амьдралыг одоо ирээдүйд өсөөгөл гэх юм. Тэгээд ер нь бизнесмен болно л гэж нэг том толгоолол. Тэгээл нэг аяж хвшлийн сургуульд ороод хүмүүлэгт ороод төгссөн. Тэгээд улс төрлөө та түрүү асуусан. Яг нэг сүртэйч улс төрч гэж хараагүй юм. Тэгээ биш нөгөө монтаж хийдэг байсан. Оюутны төгсөлтийн монтаж 10 дугаар ангид байхдаа их сургуулийн монтаж хийгээд хүмүүлгийг хийгээ явж байсан. Мөстер бас хийгээ явж байсан. Тэр үед энэ оюутны холбооны нөхдүүдтэйг танилцсан байхгүй. Ягаад тэгэхээр оюутны холбооны ангийн дарга нар ч монтаж чиглүүлнэ шүү дээ. Тооны машин дээр төгсөж байгаа нийт ангийн тоог бичээд хүүхдийн тоо монтажны тоог хийсэн чинь нүсэр тоо гартыг. Тэгэл ийм камер чинь цуглуулаад байхгүй ч мөнгө байхгүй. Тэгэл энд эндээс найзынхаа аав маавынхаа камерыг авахуулаад тэр монтаж хийгээл явж байхад оюутны холбооныхтой танилцж ирсэн. Тэгээд оюутны холбооныхан тэр үед чинь нэг юм нийгмийн идэвхтэй хүмүүс байлаа шүү. Тэгээд төрийн ордон л өндөг шиддэг. Тэр үе оюутны холбооноос нэмсэн шүү дээ. Тэр үед чинь би хажууд нь зүгээр харж ирсэн. Тэгээд нэгдүгээр курст ордог жилээ өмнө гов руу юу явсан нэг жуучны бааз руу дадлагаар явсан. Тэгсэн тэнд очисон чинь бас нэг улс төрч хүний бааз дээр очсон. Тэгээ би чинь 3 ахтай хүн чинь хүнд бол дээрлэхгүй шүү дээ. Тэгсэн чинь ер нь амар муухай дээрлэхүүлдэг ер нь. Тэгэл амар муухай манай аав мав ч юм бас цагтаа бас хүндлэгдсэн хүн байсан учраас ер нь тэгж хүнд тэгж дорд төвчүүл зүзээгүй. Тэгэл тэндээс идэрч ер нь юу болоод байгаа юм. Өөр бүлгийн хүмүүс нэг анзаарсан. Зүгээр энэ улс төрд нийгэмд одоо юм нөлөө бүхий улсууд байдаг юм байна гэдэг. Тэгээ Бодо шофрын номон дээр бас гарч ирсэн. Нөлөөгүй баян байснаас нөлөөтэй гуйлагч юм байсан тэр гэж. Тэгэхээр ер нь жоохон нийгмийн амьдралд ер нь оролцох хэрэгтэй юм байна. Нэгэнт нийгмийн энэ байгууламж чинь ингээд нэгэнт хаан засаг гэж байхгүй шүү дээ. Тэр кастинг систем ч гэж байхгүй шүү дээ. Бид нар чинь ингээд хинч оролцоод явж болно гэл. Тэгээ нэг жоохон нийгмийн итгэх гаргадаг юм уу явж байсан. Тэгээд тэр үедээ нэг сонгуулиар ажилласан. 8 онд чинь би 19 шүү дээ. 8 он одоо 6 сард сонгуул болдог шүү дээ. Тэгээд сонгуулиар нэг 5 найзтайгаа ажиллаад тэр хүн маань болохоор нөгөө Тусвандангийн болдог гэдэг шүү. Хаан улд өргөт луу болдог шүүний сонгуульд ажиллаад. За тэр үед чинь нөгөө зүгээр л мөнгөний төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэр чинь нэг тийм улс орны хөгжлөг шүү 19 настай өөрийгөө яа гэж байгаа. Тэгэл яг сонгуулийг ингээд явсан. Тэгээд тэгэхэд нөгөө гараар толдог гэсэн. Тий. Одоо тэгэхэд үнэхээр бүр гараар шууд л өөрж байгаа гэсэн баг. Бүр харсан баг. Тэгээ бүр нөгөө шинэ үсгийн багш нар гардаг шүү дээ. Миний хүн дээр нэг гахаа тавьчих маань чихэр үгүй гэдэг шиг. Тэгээ намайг нэг хэсгийн орны дарга одоо өгшөнл хүнэлтэй. Гэтэ тэр бол аюу ёс зүг байхгүй. 5 сая төгрөг өгч. Энэ тогтоолдор гараас сурч байгаа ч. Өөрөөр хэлбэл хөл дүнгийн өршлөө хийсэн. Нөгөө саналыг буруу зурууж уншихгүй. Зүгээр яг уншсан хөл дүнгийн өршлөө хийсэн. 300 саналыг ингээд шат. Юу яриад байгаа юм бэ гэд хэлчихсэн баг. Тэгээ тэрийг би юм диктофон дээр өччихсэн. Нөгөө
Тэр үчин ер нь бол баг сонгуул гэдэг чинь ер нь одоо ч нэг дайн шүү дээ. Ер нь бол төрийн эрх мэдлийг хуучин одоо Баатар Эрсүүд явдаг гэсэн бол одоо ингээд үг үзэл санаа ингээд явдаг. Тэгэл хин зохион байгуулалттай те одоо бид нар Монголд одоо юм сонгуульд ажиллаг хүн хэдчихэд. Тэг мэдгэл баг те. Тэгээд тэр үед нөгөө бичлэг хийгээрээ янз бүрийн одоо хууль ёсон болов гэж надад диктофон өгсөн юмсан. Тэгээ яг тэр 5 сая төгрөг надад амлахт нь 2008 оны 5 сая төгрөг шүү дээ. Тэгээ 19 настай тийм нэг одоо бизнес одоо юм баггүй шүү дээ. Одоо нэг монтажл нэг улирал хийсэн байсан мэтлгээс шүү. Тэгээд тэгсэн тэр их тоогдсон юм шиг. Яг бол дарга гэхээсээ илүү нөгөө ажлын албаныхан залуучуудгүй ийм хөвгт байдаг юм одоо энэ ч та. Гэт тэгээд намайг 10 одоо тэр 2008 онд шууд биетлүүлэгч болгочихсон. Тэгэхээр намайг чи нэг 18 19-тэй хөвгт ордон дотор биетлүүлэгчгээ ороод ирэхээр намайг хамаатна гэдэг нөгөө тэгж л бодно шүү дээ. Тэгээд сургууль төгсөг оюутан гэж явж идэг те. Тэгээд тэгэхэд ихнүүд нэгцсэн. Тэгээд яг хүмүүс янз бүрээр л ярьт юм бол даргыг. Би бол хажууд нь байсан бол дарга хизээч намайг энэ зүрийн хууль бус юмд санал болгож байгаагүй. Тэр үтгийл зоогийн энэ авж байгаа цалинчин болох юм уу? Би энэс илүү цалин өгч чадахгүй шүү. Дээр нь чи надад ажиллаа гэд би чамд өртөө юм шиг. Ийм юм байхгүй шүү. Гүйл одоо хувийн хвшилт бол ажиллаж болно. Тэр чи одоо өөрөө бод мөрөвтэй те. Хувийн хвшилт ажиллаж болно. Чи энд ингээд үгүй дарга би бол энд ингээд надад их тийм сэтгэл хангалуун байна. Би ихнүүд нэгдэж ийн гэд ингээд ярьжсэн. Тэгээ өөрөө их тийм үнэхээр бод түнэлт. Тэгээд хүмүүс болохоор ингээд янз бүрээр ярьдаг нөгөө шудрах 5 мав гэл ингээд. Тэгээ бол даргатайгаа бол гэхдээ би туслах нь байсан гэхэд жил одоо 8 жил би туслах гэсэн. 8 удаа л болцсон. 8 удаа л болт. Нэг наадмаар нэг ажлын албад удаж нэг хоол идэн. Тэгээд бусад үед нь өөрөө шилдэг хагас үгээр ойлгох, цагас үгээр ойлгох. Тэгээд яриад байх ямар шаардлага байхгүй. Урт ажиллаа, шуулганы завсарлагаар уулзалт өдөрт уулзтуудаа хийгээл. Тэгээд л явж байгаад арцсан нам тэр чинь нөгөө анханасаа бол нэлийн тэмцэгч маягаар байгаа ч тэр чинь хүм мөнгө санал болгон гол үгүй гаал нөгөө өгчий чинь загнаал өнөөдөр түргэн дуудаж 3 эмээ те саналаа өгж байгаа түргэн дуудаж явсан тэр хүмүүсийн саналыг та ингээ өөрчилчих юм уу гэсэн ингээл те. Тэгээд явжсэн тэгэл 12 онд бас иргэдийн хуралд хаан улд өргөд арцсан намаас нэр дэвшээд. Тэгээд тэг чинь бас арцсан намаас эхлээд дэвшсэн үү те. Тийм шүү дээ. Тэгээ 24 настайдаа депутат болоод. Тэгээ тэр бол их нээсэн. Би хүн намаас гэж ойлгосон. Тэгээ 20 онд хүн намаас. Тийм. 12 ондоос 16 онд би төлөөлөгч байж байгаа. Гэхдээ тэр үед бол нэлээд бас идэвхтэй төлөөлөгч байсан. Байхыг хичээсэн. Тэгээл тэр үед ингээд бол дарагч нэг тийм харьцуулт хэлдэг байхгүй. Энэ улс юун дээр яваа, хаашаа яваа гэдгийг л чи ойлгох гэдэг. Тэгээл яг 24 хүн настай засгийн нэг тэргүүлэгч төр байсан. Одоо нөгөө дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр 7 гишүүн төлөөлдөгчтэй тэгээ нийт 35. Тэгээд тэгэхэд ихнүүд нээсэн. Ер нь орон нутаг гэдэг чинь яадгийн манай улс татврын орлого нь яадгийн ямар төсвийн орлого бүрддгийн тэрийг юу зарцуулаад дуусчдгийн асуудал нь юундаа байдгийн гэдэг юмнуудаа харж ирсэн. Тэгээд 16 онд юм жоохон сэтгэл хөрс. Одоо ер нь арцсан намаас жоохон сэтгэл хөрсөн. Та хэд ер нь монголчууд тэр дээр хөрсөн бах туу. Тэгээд янз янзын асуудал гараад тий одоо ингээд тэгээд тэгээд тэр үед манай нэг ах одоо цогсронгийн гамбулд гэдэг танаас салбарын түн байгаа. Гамбулд ах чинь бол даргын зөвлөх байсан. Дараа нь ерөнхий сайдын ус нөгөө хэвлэлийн төлөөлөгчдөр хийжсэн. Тэгээ гамбулд хаяад удаас намайг нэг пив уудаг байхгүй. Яриултх намайг ингээл бизнес замраагүй яриасан. Сонсноо яриад ингээл тэнгуүтэл намайг жоохон яриулт. Тэгээ тэр үед л намайг гамбулд ах овё улс төр амьдрал биш шүү. Чимаг ингээ харахаар ингээд нэг юм өөрийгөө улс төрч болно гэж ботцсон юм шиг. Би яг тэгж боддог гэсэн. Ингээд би ингээл одоо гიშгсэн мөрөө зөв харна одоо зөв шудрага явахад би ингээл их хурлын гишүүн болно гэж тэр нь л нэг юм одоо туйлын чим шиг. Тэгэл тэгж яагаад гамбулд ах л надад хэлсэн улс төр амьдрал биш шүү гэж хэлсэн. Тэгэл нэрээч одоо юу ч лээ тэгэл за ер нь боливол ер нь залуу нас байна өөртөө юм хийх хэрэгтэй өөр хөвгтэй юм үлдэх хэрэгтэй гэдэг. Тэгээ 16 онд бол дарга дээр ороод за би ер нь гатгшаа сургуульд явлаа гэж. Одоо шууд боли энэ гэж хэлж болохгүй. Хаашаа явах гэж байгаа гэсэн чи одоо олон доол гэсэн. Тэгэл за би туслаа шүүл гэж хэлсэн. Тэгэл тэгэл бол даргач чинь тэгээд 16 онд дахин сонгогдсон шүү дээ. Сонгуулийн дараа 3 удаа сонгуульд ялахтан цугачаал. Тэгэл би одоо дуудлагын жолооч шиг бизнес хийгээ эхэлсэн шүү дээ. Тэгэл бизнес яваал тэгэл дундуур нь UBCAP явуулаад 17 оноос тэгээд сүүлийн одоо 8 жил юм уу те. Одоо 6 7 жил UBCAP дээр өдөршнөг ажиллаад тэгэл өнөөдрийн хүрлээ шүү дээ. Тэгээд дундуур нь бас юу яс хүн намаас хаан улд иргэдийн уралданд твшээд гарсан. Тэгээ болсон шүү дээ бас тэнгис. Тэгээ нэг жил болоод яагаад болсон юм? Нэгэн сэтгэл өрцөн юм шудлаа мэлээ л дээ. Тэгээд
Ороод тэгээ би чи орохороо нөгөө хэд чинь загнаа шүү дээ. Хуучин тэргүүлэгч байсан. Тэгэл биш нөгөө дүүргийн цагтаар галдарч авах гэж хэлэхгүй хэлээл. Чи одоо 80 саяар мишээ авч яад юм аа ингэ жоох хөвгтэйж шүү дээ. Нөгөө айгу том зантай болсон. Тэр алдарч авахгүй ч одоо надад хамаагүй ах хөл битээ те. 80 саяар мишээ авч яадаг юм чи юм. Зах дээр 20 саягаар санаатай байна. Тэрийг унмаа энэ тэгээд өстө өвчнөдөг. Тэгээд нөгөө дүүрсөө микрофон болгон дээр өвчнөсөр байгаад тэгээ ингээ нэг анзаарсан чи би яг галзуурж байгаа юм чи яг галзуураад ингээд нэг юм хийхтэй хинээтэй болоо. Тэр чинь нөгөө ковидын үе. Тэгээ тэр үе чи стресстэй. Ковидын үеэр чинь нөгөө онлайнаар хуралдана. Тэгэл та нар амжилтын аппарат бэлддэг юм уу гэж орилоо. Та нар бүр хайр ингээд дараа нь өөрийнхөө яриаг сонссон чинь хүнтэй зүгээр ярихгүй ингээл орж ашигчаал одоо энэ нөгөө жигсдэг болсод байдаг шүү. Яг тийм болцсон байдэн. Тэгээ өөрөөсөө хичээд за ишг шиг гээд тэгээд дорчондаг шүмлүү яриад за би ер нь одоо стресс боллоо. Би энэ хаан уул дүүргээс шилжлээ өөр дүүрг рүү нүүлээ. Нэг чинь тухайн хуулиар чинь тухайн дүүргийн эргэл төлөөлөх ёстой шүү дээ. Тэгэл өргөдлөө өгсөн чинь аав дуудчихгүй маргааш нь шууд тэр чинь ганц дайсны зэрэг юм шиг шууд л наваа тэгэл төтгөлзүүлээл төлөөлөгчсэн. Тэгээд тэгээ ер нь шууд ган болдохын өвчтөр ер нь Монголд нэг юм буруу байгаа нь улс төрчин мэддэхгүй бизнесмен мэддэхгүй хүмүүс аягүй их болсон. Бизнес нь амжилттай явахаараа улс төр нь явж идэх ч гэдэг юм уу те бизнестэй хүмүүс ингээ жоохон таван дүүрэг болохоор ямар ч амгүй гişүнглэх гад л баг өөрийнхөө нэрийг танилцуулж чадахгүй байж нэр дэвшээл сонгогдож штэ зарим нь бол те. Тэгээд эсвэл бол ингээд улс төрийн амжилттай явахаараа сэргээрээ бизнес нь явдаг те. Нэг одоо орон нутгаар бол тийм зөндөөл штэ. Одоо ингээд орон нутгийн эрх мэдэх байдлаар шиг ингээд автсан бүх худалдаа авахын ингээд үнэрээрээ тараацсан. Тэгээ нэг юм энэ байдал айгүй буруу юм жишг юм байна гэх. Тэгээд залуу хүний хувьд бас мэдээлэл хийсэн л те. Тэгээд одоо ер нь бол улс төрчөө гэдэг бизнесмен бизнес хийх хэрэгтэй. Миний хувьд бол одоо улс төрд бол орохгүй одоо бизнесийн хүн байя гэдэг л. Яг тэгээд нөгөө сайн муу ч гэсэн нөгөө туршлага бол туршлага шүү дээ. Ер нь одоо улс төрийн тоогоо гэж бид нар чих гоё үгээр хэлдэг юм байна. Улс төрийн тоогоонд одоо ингээд хальт ороод гарсан үед энэ тэр хэсэг хугацааны карьер ч юм уу ажлаас ер нь яг өөртөө юу авсан бэ? Ер нь улс төр тодорхой хэмжээгээр юм өгсөн л баг тий туршлага. Тийм би өөрөөсөө анзаарч л би ер нь юу авчваа. Тэгээд яг бодохнаа юм бэл нэг 4 жил бүтэн төлөөлөгч хийгээ тэргүүлэгч хийгээ явсны дараа за ямар ч өдөрлөгөө актем гэдэг сургуулийг бол тэрнээс хав илүү сургууль төгссөн юм байна. Өөрөөр хэлбэл яг бодит практик дээр засаг захиргааны нэг жиргэдийн хурал тэргүүлэгч засаг дарга одоо тэр нэгж энэ дээр яг шийдвэр гаргаж явцсан юм байна. За энэ дээрээс ингэ явсан юм байна. Нөгөө юм нь болохоор би ч анхд нөгөө 24 хүн настай төлөөлөгч болчихоор ингээд дүүргийн төсөв 50 тэрбум дүүрэг ороод ирэхэл өрхийн төсөвтэйгээ харьцуулаад пүү ийм их мөнгөөр ийм хийгээд тэгэл ингээд нэг шогширдог тэгэл микрофоноор үг хэлэнгүү загнуулдаг те. Тэг ингээ харангууд ингээд жаахан нөгөө Google Earth гэдэг чинь нөгөө ингэж жагаад холдоос хардаг штэ тий яг тийм юмыг ямар ч байсан харсан. За тэр төсөв хөрөнгө бол эн чинь энэ том газар нутагтаа энд олон хүний асуудалд ингээ явахар чинь бас асуудал нь юундэ байдаг юм бол гэж. Нөгөө талдаа бас өөртөө бас олсон юм нэг стресстэй байх нь багс. Одоо ингээд нөгөө манай одоо ингээд 10 хүний бараг 7 нь улс төрчдөө ч юм уу төр зэгтээ сэтгэл хангалуун босон шүү дээ тий. Би бол явчихдаг. Энэ улс чинь байгаа л энэ юм чи. Энээс илүү яах юм те. Нөгөө лам нь дамран таг гэдэг шиг энийг зогсооч ийгээд ийшээ хөрөнгө оруулалт хийчихээ гэхээр биш нэг айл айланд явж байгаа шүү дээ. Тэгэл ядуугийн зовлон юм байна да. Улс бол эдийн засгийн хувьд л те ингээд цаашдаа явж иж энэ асуудлыг шийдэх юм байна да гэдэг юм даа. Стресс их багассан гэх юм уу. Одоо төрийн асуудал те. Тийм. Чухал туршлага л да. UBCAP үүссэн түүхийг бол одоо хэвлэл мэдээлэлээр зөндөө ирсэн. Аха. Ер нь бол зүгээр ингээд тэр үед чи 2 3 ч тийм аппликейшн юмуд гарч ирсэн. Ер нь зүгээр амжилтын нууц гэх юм уу одоо нууц зэвсэг гэх юм уу тэр нь ер нь юу вэ товчонд тий. Тийм бид одоо ингээд бас 10 жил болчихлоо шүү дээ. 10 жилийн болоод би чинь 8 дахь жилээс нь орж ирсэн байна. Тэгээд бид чинь founder гэдэг 4 хүнтэй. Тэгээд дөрвөлөө бас нэг жоохон тойроод ярьж ирсэн. Ер нь юунд болчих олон орцууд. Ер нь бол олон орцууд. Нэг хүний шиг гэдэг юм уу зөвхөн сайн код ч юм уу зөвхөн сайн менежментийн лидер ч юм уу биш юм байна. Тэгээ хамгийн гоё манай нэг золоо одоо манай CEO хийж байгаа золоо байгаа. Тий. Золоо маань хэлж ирсэн. Хэдүүлээ энэ дээр ингээ фейлчүүл яах вэ гэж. Одоо ингээл яг тэр чинь ингээ динжинжээс үе байхгүй. Ингээ UBCAP ингээ байхгүй болчихлоо. Ягдгүй бид нар асар их цаг зарцуулсан. Бас нэг нууц нь бол асар их цаг зарцуулсан. Харьдгүй байсан. Хүмүүс үнэхээр 8 цаг 5 цагт гэрмэрт орж үзээгүй шүү дээ. Одоо ингээ нартай байдаг шүү дээ. Ингээ хавар мавар те. Хүүх гэ нэг удаа орчоод юу вэ гэдэг ийм амьдрал байдаг байлоо ингээ. Тэгэл яг оройжонгоо ингээл суудаг байсан. Тим нэг жоохон удаа хамгийн чухал юм бол баг юм бэл. Тэгээд бид хэд чинь дөрүүлээ баг болох гэж 80 болчих зодтолт нь нэг нэгнийгээ хүлэн зөвшөөрөх гэж
Тэгээ тэрний дараа их хурдтай болсон. Одоо ингээд дөрөв нөхөр тойрч суучаад нэг нь юм ярахаар ингээд дуустгүй яриа болоод ингээд дандаа нэгнийхээ дээр гарах гал ингээд л идэвсэн бол нөгөө өстө сүрэлт нэг хагас үгээр ойлгоцдог ч гэж. Тэгэл заа гэ тэгэл оролцох ажилдаа оролцоод хариуцах юмнуудаа хариуцаал ингээд явцсан. Фаундерууд нь өөрсдөө лид хийжсэн учраас UBCAP бол явж байгаа. Өөрөөр хэлбэл одоо технологийн нэг төсөл нэг инженерүүдээр хийх гэж байгаа бол инженерүүд хэлснийг л хийж өгнө шүү дээ. Инженерүүд нь өөрөө фаундер үүсгэн байгуулагч. Тэгэхээр инкер чи ингээд бүгд нар урд хурд ажиллаа хийгээл тэгээ ер нь бол бид нар их хурдтай явсан шүү дээ. Тэгээ ковидын үед тэр чинь нэг 1000 гатхан такситэй л байсан шүү дээ. Тэгээ одоо бид нар 45000 болсон. Тэгээд нөгөө талдаа бас жолооч нартойгоо их тийм community үүсгэж харилцдаг байсан. Жолооч нар маань бас их тийм сэтгэлээрээ дэмждэг те. Ингээл орой хүртэл код бичиж сууж хахад баштай займаа хийгээл ороод ирдэг те. Миний хүүхдүүд кодоо сайн бичээрэй гэл. Тэгэл тэр нь их урам өгдөгс. Тэгэл ер нь бол нэг тийм анханасаа UBCAP мөнгө гэж хараагүй. Тэгэл бид нар болохгүй бол өөрөөсөө таксид өнгөө сууч нэзгээл. Тэгэл явжсэн. Тэгээд явандаа бол энэ үйл хэрэг болсон. 40 хэдэн мянган 1 сая хэрэглэгчтэй. Гэл ингээ явсан. Тэгээд энтэй ч холбоотой би сайн ажиллаа өгдөг чинь тэрхгүй. Одоо ингээ бас ийм хариуцлагатай юм дээр би ингээд хагас цаг гаргаад аж болохгүй. Одоо энэ чинь үхрийн фермер гэл бас нэг 7 хоногт нэг 2 өдөр ишээ явчих гээд тэнцээ чинь бас олон хүний асуудал байгаа те. Тийм учраас тэгэл сая ажиллаа өгсөн шүү дээ. Тэгээ хүмүүс ч гэсэн бас энэгээр тайлбар хэлэхэд тэгэл сайн нөгөө play time юм дээр хүмүүс ирэл яацсан даа гал яацсан жилэгцэн үү яацсан гэл. Тэгээ явсан бордтой байгаа, тузтай байгаа. Тий. Хувийн байгаа. Тий байгаа. Тузтай байгаа. Тэгээд хувийн шийдвэр байсан. Тэгээд одоо тэгэл удахгүй манайхаас IPO хийх байх тийм. Тэгээд ер нь бол яг UBCAP бас бид нар анханасаа л тэгжсэн нэг олон өдөр нэхэс илүү нэгжүүдэн гэсэн одоо ингээд яг л цагийн зүг шиг өөрөө өөрсдөө ажиллаа хийгээл явж байгаа байсан ч байгаагүй ч ялгаагүй болсон л доо. Юуны одоо тэр ирж байгаа олон нийтийн тэр сүрэг за эргийг ч та хаяа гэхэд сүрэг тэр давлгааг яаж давж гарт юм. Надад бол айгүй хүндэртэлтэй санагдав. Байнга л шүүмжлээл байнга л ингээл нэг таксинээс суулж нөгөө нэг өхрийн ер дээр мөнгө тийм тэгээд би шин бас нөгөө хэлдэг. Нөгөө би шин ингээл нөгөө өөрийгөө рол модель болгоод гүйцэтгэх сахирлна гээл энэ тэнд ярьж байгаа тийм. Яваад ангууш ингээ шүн өдргөө над руу залгаж та такси дуудсан чинь шүн 2 цаг залгаал ингэж. Тэгээ би бодчих. За өөр юм бол ард нь гарахгүй шүү. Би ч нөгөө 19 настай хаамл дүүрэгт нөгөө болдог шүнд битлүүлэгч байхад миний утасны дугаарыг болдог шүн чи өөрөө нөгөө нэрийн утсан дээр бичээд тараачтай 30 мянган хүн тараачдаг байхгүй. Тэгэхээр миний утас чинь ерөөсөө ингээ 5 минутын зайтай дуурдаг. Тэгээ тэр ачаал бол байсан. Тэгээ тэр бол үнэхээр ачаалтай л та. Тэгээ хүмүүс чинь нөгөө ревю гэж мэдэхгүй. Заавал өдөрлөг рүү нэрнэ мэрнэ гэдэгтэй одоо таньж мэддэг хүмүүс байвал заавал захиралтай нэрнэ мэрнэ. Тэгээ юу болсон гэхээр ингээд жижиг асуудалч үүд юм уу те. Тэгээ гэхдээ сүүлчсэн тэгэл хилжилсэн. Тэгэл нөгөө нийслэлийн өдөрлгуудаа уулзаал явж байхад нийслэлийн нэг дарга нь тэгжилсэн. Одоо танаа жолооч нар манай жолооч гэж нийгмийн байж байгаа царин. Гэхдээ тийм биз дээ. Энд чинь сайн ч байгаа муу ч байгаа шүү дээ. Тэгээ эн чинь ингээд одоо бүгдөө энэ чинь төлөө ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо тэрнээс биш одоо ингээд UBCAP-ийн жолооч гэж болохгүй шүү дээ. 45 мянган хүн байна. Гэхдээ манай систем ажиллаж байгаа тийм. Асуудал гарвал хаадаг, сургалт явуулдаг. Яг одоо бидэд бас дутуу хийсэн хэрэглэгчтэй бас сайн бэлдэг юм бэл. Хэрэглэгчдийг манай ч бас нэг юм бод нөгөө хэрэглэг шаан гээл. Тэгээ би өөрөө такси максинд явдаг шүү дээ нөгөө CEO байх та. Тэгэл 7 хоногт 2 өдөр орой нэг 2 цаг ч юм уу яваал ингэнгүүт. За нэг 10 хүнээс те 10 хүнд үйлчлээ гэж утгад. За нэг 3 нь бол найдвартай нэг юм дээрээс харьцсан. Тэгээ толгой молгороо зогч аваал те ингээл яаж яваад байгаа юм бэ гээл. Тэгэл бас архины хэрэглээ асар өндөр. Тэгэл амар хэцүү. Яг таксинд явж байгаа нөгөө хүмүүс чинь тэгээ би бас бодсон жолооч нар яг стресс чинь нэг засан бөмбөг гэдэг чинь өмнөх хүн уурыг хөргөж байгаа дараа нь нэг хөргөтөс гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ стресс менежментийн сургалтыг бас хийхгүй бол яг энэ хүмүүс чинь бас амар дээрлэх байрцдаг тийм хаалгуудын андуураа зогсчингууд навшаач гэх шиг тийм л хэвтгэл шүү дээ. Хүмүүс стресстэй учраас стресс хэн нэг нь гаргаад байдаг. Тэр нь явж жолооч нар гардаг. Жолооч нэргээ зарим үйлчлүүлэгч гаргаждаг тийм. Гэхдээ ер нь харьцангуй одоо гэдэг бүх жолооч нар тийм биш шүү дээ. Тэнд бол хяналттай байхад бол сажрал явчих. Одоо 30 эдгээр настай залуучууд ингээд 45 мянган жолооч сая хэрэглэж гээл бөнгөн тэр бумаар эргэлдээл дансан түнтийгээл ирэхээр ер нь ямар мэдрэмж төртий одоо ингээд надад бол одоо амар тийм бярлахуу юм шиг нэг бардамнах юм шиг нэг тийм бас төрдөг л ахтаа нэг тий бизнес бол ингээм амжилттай болоод тий мөнгө орж ирээл яг нөгөө бид тийм гайгүй ягаад тэгэхээр одоо чинь кэшфлоу мөнгө урсгал тийм боловч чинь зардал өндөр шүү дээ. Одоо 50 инженер ажиллаж байна.
120 хүн оффист ажиллаж байна. Тэ. Одоо яг тогтмол оффист ажиллаж байна. Одоо офисын түрээсүүдийн зардалчтай юу болж байгаа, асар өндөр болж байгаа. Тэгэхээр хариуцлага нэмэгдэх л дээ. Энэс биш яг нөгөө магадгүй нөгөө уулуур хаамуурхаа ч юм уу те ингээд нөгөө гинт ингээд кэш мөнгө ингээд ороод ирцэн бол хүн эвдрээд те морзор уу яа. Тийм боломж бол байхгүй шүү дээ. Одоо бид нар чинь ингээд хэдэн ингээл явж байгаа чинь асар өндөр зардлаар явж байгаа. Зөвхөн UB cap биш. Бидний чинь зорж байгаа юм одоо хөргөлтийн үйлчлэгийг сайжруулахгаа явж байна. Экспресс гээд орон нутаг руу хөргөлчүүд хийдэг болохгүй явж байна. Шаттл гэл ингээд өшөө хөгжүүлэлт юм байгаа л да. Тэгтээ яг нэг хайцангу гайгүй. Манай одоо баг дотор ч гэсэн одоо мөнгөний хэрүүл зэрүүл те одоо янз бүрийн ер нь гэхдээ юу юм бэлээ те. Түрүүн та надаас асууж технологийн өөртөө гэсэн тийм. Манай инженерүүд ер нь ингээд харж байгаа тийм бод тийм юмд онгорохгүй тийм манай эрдэм намайг нэг тэгжээс бити сагаад байгаараа гэх. Намайг нэг загжээс бити сагаад байгаараа гэх. Тэр нөгөө тоглоом шоглоомож гэсэн жижиг мэдрэгч л байгаа хэл та тийм бити сагаад байгаараа гэж тэгжээс тийм. Тэгээд түншүүд бие бинийгаа хувцалчин бие бинийгаа одоо шүмжилчин тийм тэгэл явцдаг учраас бид нар нэг тэгж ахтар ясан бол гайгүй тийм. Одоо тэр бизнесийн одоо олон залуучууд л бизнес хийж л да. Бүгд л одоо амжилттай болох нь бол ялангуяа технологи дээр суурилсан бизнесийн онцлог бас нэг анхаарах хэрэгтэй юмуд нь юу гэж харсан юм. Хүн ийм л юм бэл. Амжилтын нэг хэсэг байх хэрэгтэй. Технологи 1000 зардал гаргаад мөнгө гаргаад төсөл нь ингээд алсын ярaan тодорхойгүй байхад инженерүүд нь тогтохгүй юм л л. Баг зардалтай байсан ч гэсэн алсын ярaan ингээд тодорхой тий ийм байхад одоо ч манай UBK Holding-ийн харьяа одоо манай технологийн компани Mizorn технологи 50 гаруй инженер ажиллаж байна тий. Энэ бол Монголд бас урдаа барих инженерүүдийн тоо шүү дээ. Хүн амжилтын нэг хэсэг гэдэг. Яг л тэр хийж байгаа юм утга учиртай. Бидний одоо бичсэн кодоор хүмүүс тортой юм аа манай хөргөн зэв мэвгээ дүүнэр байдаг. Хаа миний бичсэн кодоор хүн гэртээ тортой юм аваардыг утгаар гоё идэв штэ гэл. Тэ. Тэгэхээр хамгийн чухал юм тэр төсөл өөрөө амжилттай явах хэрэгтэй. Тэгжиж л явахгүй бол ингээд нөгөө мөнгөтэй том групп компаниуд хажуудаа төсөл удирдаад тэ. Өндөр зардал гаргаад бүр ингээд хоолондын бэлдээл тэ. Ингээл хөргөчнтэй PMF-тэй гээл тэ ингээл хангамжийн ингээд л яхад төслөөрөө явахгүй болохоор инженерүүд нь ч гэсэн явахгүй л байна. Тэгэхээр инженерүүд чинь нөгөө хүний ажлын процессыг хөнгөвчж яадаг учраас инженерүүд ч гэсэн тэр юм лог хүн орж яадаг тэ сэтгэлээр ингээ харж яадаг. Тэгээд нөгөө талдаа инженерүүд бол тусан гүйцэтгэж байхгүй юм бэл. Ер нь хизээч. Заавал тэр төслөөсөө ялангуяа Монгол шиг юм жижиг зах зээлтэй газар бол том зах зээлтэй газар бол хамаалагтай 600 мянган долларын цалингийн өгч байгаа бол юу хувь те. Тэгэл явах шүү дээ. Тэгээ манай инженерүүд манайхаар ч одоо YouTube-д орсон хүн байна, Facebook-д ажиллаж байгаа хүн байна те. Тэгэл бид нар чинь том цалинтай улсууд бол тэгэл цалингаар яваад нөхцлөөрөө яваад компани нэр хүн дээрээ явж байгаа. Тэгээ өөртөө манай нэг найз дэгжсэн нөгөө Adobe-д ажиллаж байгаад Google-д орсон гэдэг. Adobe нь өндөр цалинтай. Google-д яг орсогч би Google-д орж мөрөөлөл байсан ингээл те баг цалинтай жамаагүй. Тэгэхээр нэг юм амжилтын нэг хэсэг байх гэдэг те. Юуны одоо яг нийгэмд одоо бүтээсэн үнцийн одоо бизнесийн чинь гол зарчим бол хүмүүсийн амьдралыг амар амгалан илүү амархан болгох шүү дээ тий. Тэгээ яг UB Cap зүгээр аюулгүй байдал тэр шуурхай байдал илүү амьдралыг хялбарчлах тэр нийгэмд оруулж байгаа үнцийн нэг нь хүмүүс бас нэг ярьдгүй юм уу эсвэл ойлгодгүй юм уу ойлгохыг хүсдэг юм уу нэг тийм дутагдaltaй юм санагдаад байгаа. Би бол тэрийг бол маш их ойлгодог, үнэлдэг. Ер нь UB Cap гэсэн энэ брэнд маань ер нь цаашаа яаж үргэлжлэх гэж харж байгаа. Яаж үргэлжлэх вэ? Бид нар тун тухай IPO хийх гэж байна. Тодорхой хэмжээнд мөнгө өргөн татж байна. Бид чинь UB Cap Holding 9 охин компанитай болсон мөлий. Хоол үргэлт, шудан үргэлтийн үйлчлэгээ юмнууд байна. Тэгээд илүү бид нар creator буюу юм одоо чинь drone delivery ч юм уу. Бидний зургтын гадаад мэдээгээр хармааргүй шүү дээ. Тэрийг илүү бид нар ингээд шийдээд явах бах. Тэрийг бол бидний одоо алсын яраа, бидний бизнес төлөвлөгөөнүүдээр ч гэсэн явж байгаа. Мөн илүү синержи үүсгэж явах. Одоо бусад олон улсад lead application-уудтай жишээ нь те одоо гадны том аппликейшнтэй хүн ирэхэд тэрэнд нь UB Cap үйлчилдэг ч юм уу те. Өөрөөр хэлбэл энэ жоохон нэгдэж үсэж явах байх гэж алсаа харагдаж байна. Одоо тэгэхээр нэг юм нь бол амар байгаа. Монголчин ингээд технологи хөгжил бусад орноос хоцорсон учраас ирээдүйд юу болохыг нөгөө улсуудаас харж байгаа. Тэгэл бусад улсад ч гэсэн ингээд ийм дундын локал те ийм платформуд байсан ч гэсэн нөгөө юунуудтайгаа мерж хийдэг, синержи хийдэг те. Тэр улсууд ч гэсэн энд зардал гаргаад тахаас илүү те дотоод энтний зах зээлийг аавна гэдэг тахаас илүү цогтаа ингээд хөгжөө явдаг ийм л юм билээ шүү дээ. Тийм тэгээд илүү тодорхой л доо ер нь UB Cap бол ер нь нэлээд сайн компани болох бах. Яг тэгэхээр
Одоо инженер бид нар чинь дутагдaltaй л байгаа байхгүй стил. Тэгэл нийгмийн амьдралыг хөнгөвчлөх олон ажил байна. За бид нар чинь одоо энэ малгай залгаа гэдэг чиг зөвхөн такси үйлчлэгээ, хөргөлтийн үйлчлэгээ, хоол хөргөлтөөс гадна одоо малчтын UB cab гэж хэлж болох юм уу? Тим систем хөгжүүлээд дууслаа. Малын бүртгэлийн блокчейн дээр тулгуурлаад явчихна гэдэг нь давуу тал нь одоо хизээ төрсний худлаа яаж нуух боломжгүй. Тариа хийчээр нуух боломжгүй. Дээр нь одоо нөө телемедицин гэж ярьдаг шүү дээ. Одоо Монголд малын эмч айгуу дутагдaltaй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд сүлжээтэй газар малаа алсаас үзүүлчихдэг. Тэ? Ийм юмнуудтай. Тэгээд малын үйлдвэр ухааны бүртгэлийн ургийн модын ингээд бүртгээд явчихдаг тий. Манай ч одоо ингээд хөтөө аж ахуйн салбар бол ерөөсөө ингээд өөрсдөө болохоор их гоё ярьдаг. Бид нар чинь ингээд Монгол мах дэлхийн одоо хаанч байхгүй Монгол ахуй соёл гэлээдэг. Яг нэрээ тийм ингээ харахаар нэг байгальдаа ясыг төв багтай тий нэг гэр бариад гадаанаа нэг зилттад амьдэрчдэг тий нэг банц тавиад шургааг тавиад хоошоо тавьчихдаг. Өвл болохоор нүгөөд өвлж уулын өрдөө очичдаг. Гэхдээ нөгөө талдаа энэ хөдөө амьдарч байгаа хүмүүсийн ахуй амьдрал яах юм гэж. Тэгэл яг UB cab-ийн буйн гэх юм UB cab-ыг орон нутгуудад салбар нээх гээд галаахтай тэр баг 3 удаа торсон. Ерөнхийдөө бараг 3 торсон бүтэн төрс яг аймгийн төвдөр ороод. Гадаадаар ч бас яваад байгаа шүү. Тий гадаадаар. Тэр бол нөө юугаар явсан мал аж ахуйн төсөл судлаад. Тэгээ зүгээр UB cab-ийн салбарыг байгуулах гэж яваад. Тэгээд бас нэг аюултай ч юм уу бас нэг одоо үгдийн нийгэмд ч юм уу буруутай юмыг бас маллалцсан байж магадгүй нөхөр чинь би өөрөө болчихдог байхгүй. Одоо энэ мал дээр ажиллаж байгаа амьдарч байгаа залуучууд UB cab-ийн таксины жолоочийн орлогыг сонсоод шууд татчихж байгаа. Тэр ихтгэл юуны премиум группийн ангар захирал хоттой ойсон уулзалтан дээр тэгсэн шүү дээ. Оюутлахын туслан гүйцэтгэгч компаниас сүүлийн 6 сарын дотор 17 залуу таксинд гэж. Тэр чинь UB cab л шүү дээ. Тийм таксинд явах гэж ажилласаа гарсан гэж. За яг тэгэхээр чинь ингээд бодохоор ингээд хотын төвжирэл төвлөрөлтэй ингээд ингэж амьдарч болох юм байна гэж. Тэр нэг жоохон гэлти гэх юм уу те гимшмээр санагдсан. Тэгээ жоохон ахуурын хүмүүсийн энэ хүмүүс яаж амьдраад байна? Бизнес нь яаж яваад байна? Энэ хүмүүс нь одоо нөгөө борлуулалтаа яаж хийдгийг ингээд. Ер нь бол мал аж ахуйн салбарт ийм антрепренер хүн байхгүйсэн юм л. Зүгээр л нэг сайхан ах нар хэдэн агуулгах сав барайл те одоо ингээд ченжүүд нь бүгд аймгийн хуралдаа сонгогдсон. Төр бизнесээ бүгдийг ослуулсан. Тэгэл хэдэн мянган туттай нөгөө капиталист нэгэн чинь явсаар байгаа нэг нь цуглуулна шүү дээ. Тэгээ нөгөө бага цаг малтаа амтд бол тэгэл мянгатын аяд ангаар явдаг. Ченжүүд ирэхээр мянгатаа ярих нөхөөс 300 малтай хүнтэй ярихгүй. Тэгээ манай найз зарангад байдгийн цэнхэр дээр биш зөндөөл очсон. Тэгэл яг ингээд тогоорноор бол яриад тахаар 10 жил болоход амьдрал нь дэжлэх байхгүй. 10 жилийн өмнө би нэг прүсер машинтай анх битээр танилцчихсэн те. Тэгэл ингэж хот хүрээ газар байгаа би бол яхахтай ингээд бас болоод байна те. Тэгэхэд манай найз байж л байхгүй. 10 жилийн өмнөх ноосон цамцтайгаа те. Мал ахын нэгтэй айхтар өссөн юм байхгүй. Тэгээ ерөөсөн мохордолд орсон юм л. Тэгээд түрүүн яриад байдаг нэг уламжилт гэдэг одоо нэг дуустгаараа болох хэрэгтэй. Одоо манай ферм болохоор ингээд эрчимцэн болоод. За одоо яг энэ хашааны цаана байгаа айл нь болохоор уламжт болоод. Тэгээд энд байгаа айл биш, бие биш. Зүгээр нэг гадаад амьдарч байгаа ч юм уу. Эсвэл хотод нэг тий нэг байрны булан сууж байгаа хүн уламжлалыг үгүй хэлээ гэж яриад байгаа юм. Зундаа бүгд бэлчээл явна. Өвөлдөө ч гэсэн бид нар уулын мохорд survive хийж л амьдардаг шүү дээ. Мал авилчихгүй тий одоо тэр чинь тэжээл байхгүй учраас цас ухуулж идүүлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбарт ийм антрепренер хүмүүсийг зөв ойлгуулах тий ийм хүмүүс хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ харсан тэгээд ер нь ч тэгээд мянга сонсохоор нэг үзгээд галаа ахыгаа дагуулад бид хоёр Европоор нотлоо явсан. 30 хоног 10-аад улсын фермүүдээр яваад. Тэгээд стол нүд нэгтсэн. Нүд нэгтгэхэд орилох би зүгээр бүр ахаад өөр төвшөнд нүд нэгтсэн. Монголд ингээд сүүлийн 30 жил юу болсон юм бэ гэхээр тэгээд хүн болгон сайхан амьдрах нэртэй тэр нь ингээд ховээч амьдрсан. Тэгээд сүүлийн 30 жил юу болсон гэхээр төрүүлж мөнгөтэй болсонд нь л дараагийн боломж нэгтдэг. Маш олон залуучууд одоо фермер дээр ажиллаж байна. Дүүгээ сургууль сурах гээд би их сургууль сураагүй маа. Тэгэл ажилтаа анги болгоцсон. Тэ? Ямар сонголтгүй юм тэгш бас ийм юу болцсон. Тэгэл харж байгаа өнцөг ярьж байгаа юм нь бол тэгэл нэг юм
нөгөө өнөөдрөө хардаг, маргаашаа харах боломжгүй те. Тийм ч боломж байхгүй. Тэгээ энэ байдлыг би тэр Европын малчтаас харсан. Европт нэг юм. Би ингээ хөдөөгөр нь л явсан шүү дээ. Одоо тэр төвнөө сайхан юм уу? Гантиг мантиг дээр вин сэлбэр мэлбэртэй янз бүртэй. Хөдөө нь бол яг л гоё хөдөө. Хүмүүс нь ч гоё. Тэгэл явгууд өдрийн цайны цаг дээр ингүүл бүгд ямар ч ажилт байсан бүгдөө цайнд орлоо гэд одоо манай энэ голынхан байлаа гэхэд нэг дороо цуглаж яртанд хоолтдог. Тэгээ Монгол яга хөгжихгүй байх гэсэн чинь бид нар өрсөлддөг юм. Тэ. Одоо би өөртөө энэ айраг авдаг айлыг дуудаад нэмхүү ахыг дуудаа. За яаж ийж ийн. Энэ голын 5 айл хоорондоо үзэн штэ л гэж. Энд одоо энэ 5 айл байгаа. Энд хоорондоо л үзэн бэлчээр булаацалт нь GB тэ тулна. Хамтарч ажиллах юм юу ч байхгүй. Тэнд бол бүх юм хамтрал хоршоо бай. Том компани үүний үйлдвэр байгуулахад монголчууд алга ташдаг те. Монгол бас хөгжиж ийн материалаа цэцэрлээ хийдэг болж. Тэнтэх. Би тэрийг хараад би бол одоо баярлахгүй болж байна. Сүүний фармерууд, сүүний хүмүүс нь нийлж байгаа дундаа хоршоолол хэлбэрээр сүү босруулах үйлдвэрээ барьдаг. Тийм л юм бэл. Тэгээ ийм хамтаж ийм одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бол мал аж ахуйн салбарт л байх юм бэл. Тэгээд хувь хүний эрх ашиг, хувь хүний ашиг сонирхол бол нэлээд хойно. Манайхны ингээд тэ мэдгүй одоо арсан хувьсгал одоо би ч одоо нэг удирдахчийнх нь туслах байсан мөртлөө би ингээд өөрчлөгч. Би тогтмол би либерал байсан. Би 30 хүртэл либерал байсан. Үнэхээр төрийн оролцоо бага байх хэвээр төр юм байсан. За яг одоо ингээд харахаар тэр хүмүүс чинь бидэрт нөгөө онлайн деливери хийж ингэж авчирч ингээд яваадас улсууд ч өөрсдөө тэр юугаар ямар ч бодлоохгүй. Энэ улс нь ёстой нөгөө хэлдгэр юун дээр юм хаашаа яаж явах мэдэхгүй. 30 хэд хүртлээ бүгдөө юуны намын дарга марга намын төв сургуулийн дарга захирал махирал бүгдөө нэг тим байжсэн гинт нэг 2 ном уншсан юм яасан тэрнгээрээ ингээд ерөөсөө үл үзэгдэж гар ингээд ерөөсөө чөлөө төрсөлтөө. Зүг ингийн жишээ л чөлөө төрсөлтөө багнуур та явдаг бол одоо хүмүүс шиг сарах. Яг ингээд нэг 500 метрийн зайд 10 колонк. Энэ чөлөө төрсөлтөө юм. 10 колонк. Чөлөө төрсөлтөө л гэж хэлсэн шүү дээ. Тэгэл самбарын үн бүгд адилхан. Самбарын үн колонкуудын үн өөрөө юм. Багхгүй. Тэгээ юугаар навдаг нөгөө нутгийн фактораар авдаг юм шүү. За тэсээс бол би хэнийхээ аавна. Тэ. Одоо манай дээрээс тэр нь аавна гэх юм уу те. Бусад улсууд ч юм бол ингээл энэ секторт нэг компани нөхчий. Тэр нь ингээд бүх стандартаа хангуулад энэ хүмүүс зөв зохистой тэгээ өрхөн шиг юм хийж өгөөд ингээд явдаг гэд. Ийм төлөвт айгуу чухал юм байна. Манай улс төрчид ч юм болохоор ингээд сонгогдоод бүгдийг чаддаг юм шиг сонгогдоод тэгэл ингээд самарч хаяал аль салбар нь ямар ч тийм системтэй хөгжлөх байхгүй. Тэгээд ийм бүх юмнууд нь явсаа. Тэгээд ганц тагладаг нь юу ч хийгээгүйгээ тагладаг нь чөлөө төрсөлтөө. Чөлөө төрсөлтөөнөр л ингээд ялгараа шалгараал гараад ир. Тэгээд нэг 5 компани байгаа юм шүү дээ. 5 компани хүн болгоны хөрөнгө оруулж чадахгүй салбарт оруулалт та. Тэрийг нь улсан дэмжилдэг те. Жишээ нь хүн болгон хийж чадах энэ ч мал аж ахуйн салбар байна те. Энэ дээр ямар ч бодлого. Ямар ч бодлого байхгүй шинжлэл болсон. Одоо манай энэ хөрөд гэхэд Монголиар тэгээд 150 жилийн турш гаргаж ирсэн үхэр. Монголд ба шүү дээ. Ямар ч үхэр байхгүй. Үлдвэрийн үхэр байхгүй. Монгол үлдвэрийн нөгөө хүлэн шүрс үхэр байхгүй. Ингэж хэлэхээр хүмүүс ойлгох. Стрит микс гэж хэлдэг шүү дээ. Гудамжийн нохоо. Яг тийм. Яг ямар цустай мэдхгүй. Нөгөө социализмын үеийн нөгөө сум болгонд аймаг болгонд нэг 800-ны ферм гээл тэгэл тэн дээр чи ингээд цэвэрцний өхрүүд авчирж ирсэн биш үү. Тэр нь холилтол одоо хөдөө орон нутгаар явцсан. Тийм. Тэгээ тэрийг Монгол гэж нэрлэдэг, сарлаг гэж нэрлэдэг. Тэгэл үрж селекцэж гэсэн одоо ингээд манад орж ирж байгаа хүмүүс ингээд орж ирээд байдаг. Тугуул зарах. Яг ч бух тавина. Юу гэдэг нэртэй гаргаж ирэх гэдэг юм тийм. Яг нэг адуушгаа бодоод нэг араб адуу авчраал тий хөлн хөнгөн юм болно. Яаж ч утсан тий нутгийн өхрний онноос адуунаас бол хурдан явна гээл. Тэгэл яг нэг ген менийн тооцож байгаа л гişүүлдэг тий. Тэгэл юу ч биш амтан болгож байгаа байхгүй. Монгол адууг ч гэсэн. Юу ч бүгд нэг ялгсан сүултээ бүгдөө ингээд байшинт хичээдэг тий. Тэгээ Монгол генээ хадгалж байгаа юм байхгүй. Тэн дээр нь ерөөсөө ингээд ялцдаг юм байхгүй. Тойр цугаад ялцдаг юм байхгүй. Ахаад нэг юм улс төрчд нь одоо ингээд амбаа татаад хоошоо суухгүй бол аймаг болгон дээр тэр гişүүн нөгөө гişүүчний тойргийн мөнгөтэй юм шүү. Тэр гişүүн тийм буг авчирсан гэдэг айлууд тараадаг. Тэ? Тэр гişүүн трактор өгдөг тэ. Уул нь Монголыг ирээдүйд хөгжүүлэх ганцхан салбар мал аж ахуй. Улаанбаатар хотод мэдгүй миний зүгээр хувийн бодол шүү. Энэ нүсэр үнэтэй метро барьж байхаар тэр хөрөнгөөр энэ хөдөө хүмүүсийг гаргах хэрэгтэй. Би
Би одоо энд гараад ирсэн. Одоо нэрнгэс жоохон өөрөө өөртөө ярьж мэрээд чи амар гоё болж шít. Тий. Тэгээ хийх ажил ихтэй. Одоо өглөө босоод ирт тусахгүй бол орой унтахгүй. Иртхэн босчвол цаг зав ихтэй бас. Тий. Одоо энэ системийн юуны энэ намаадын талаар яхаа нэгэнтэй ярилцчааг их. Энийг яг зорилго алсын хэтийнхэн зорилго нь те зураглал нь модель нь юу яаж ашиглах вэ хүмүүс? Яг би одоо хүмүүс загнуулаад байгаа. Гэхдээ үндэсний хэмжээний хоршоол байгуулъя гэж боддог. Хариуцлагатай нүүдэлчин гэж хоршоо байгуулсан. Арангай аймгийн хариуцлагатай нүүдэлчин, Ховд аймгийн хариуцлагатай нүүдэлчин гэдэг аймаг болгоны. Тэгээ аймаг болгоны мал аж ахуйн бас бизнес гэж харах юм бол төрөл зүйл юм өөр ихгүй. Тэгээд нэг юм яваад нэг улсын хэмжээнд 1000 оршоо буюу 100000 малчин нэгтгсэн юм платформ болгоё л гэж бодож байгаа. Үн төлбөргүй. Тэгээд 100000 хүн нийлж байгаад асуудал шийдэж. Үржин селекцээ цугтаа шийд. Өөрөөр хэлбэл нэг айл ингээл мөнгө төлөөл ингээд авах бол чадж байгаа хүмүүс нь чадна. Бүгд чадахгүй. Тэгээд бүр Германд ингэсэн ш тахаа. Та нар биш очоор томорж манай улс 200,000 малчинтай, малчин өрхтөө. Тэ 70 сая малттай. Ахсуу. Танах малчнаас бэлтээ. Биш очоод атраага манайх яа гэсэн чинь тэр жил хөдөө аж ахуйн их сургуулийн ямар факультетэд ямар анги нээгдээ 6 хүүхдээсээ тэгээ хаасан гэж. Бид нар их сургуулийн хэмжээнд малчин бэлтгэхгүй шүү дээ. Тэгээ малыг болохоор ингээд бүгд юм одоо энэ фермүүд ч байна. Битэн малчин ажилтаа гараа гэж. Яг хатуу хэлэхэд ориглох одоо хөдөө байгаа энэ хүмүүс яг Африкийн хүмүүсэлж. Би шууд л одоо өөр аргалах. Одоо наа хараа нөө. Үнэхээр Африкийн хүмүүсэлж. Хүний хөгжилтөд доор байна. Хүний ярианы сэдв мэд ойлгож байна. Олон юм зэрэг ирчүүл ингээд хольж утгаад байна. Өөдөөс бүр мэдэгдээд байна. Яг тэгэхээр бид нар боловсрлоо үгүй хэвчээ. Суман дээр одоо тэнд малын биш хүний үржил сэлгсэн байхгүй болсон. Суух хүн байхгүй. Хоо хүний хөгжил мөгжил юу ч байхгүй. Та ингээд өөдөөс ч удаан ширтүүл ингэж мингээд. Тэгэхээр энэ дээр бүр ингээд нэлийн тийм юу хэрэгтэй. Тэгээ би энэ фермээ болохоор мал аж ахуй хүрээлэн болох гэдэг. Яг нэг учиргүй нэг түрүү хэлж байгаа ингээд жижиг сүүний цехүүд ирээд авчиж чинь. Тэгээд өөрсдөө шиндээ нэг жижиг цех хийж чинь. 1000 тонны ногооны зөөрийг 200 эргэн нийлээ авчиж байгаа. Бид нар одоо барьчихж байгаа. Одоо барь нь одоо 14 оны дотор дуусгах гэж манай барилгын экскаватортой хүмүүс тэг өрөөд дуусгах гэж байна. Тэгээд зөвхөн гişүнчтэй айлуудаа бид нар одоо ногоо, сүү тэ өгдөг. Дээр нь гişүнчтэй айлууд энд ирж амардаг гэж. Том 10 донгоос. Нөгөө талдаа өгөхөр энэ малчид ирж цугтан цугсдаг. Энэ Монголиар гэж өгөхөр яаж тийчихэд. 15 литр сүү одоо энэ багадаа орно шүү манайх. Нэг сайлан дээр гарч ийн гэхээр за бити бэлтгэс мөрөн шиг юм яриад байдаг шүү дээ. Бэлтгэс мөрөн гэж нэг мэдээдэх шиг байна. Малчид битгий бэлтгэс мөрөн шиг юм яриад байгаа миний хөх тийм байхгүй. Суполк гэд хон хурган дээр нь зөв тижээж чадах юм бол тэ F1 буюу ирлизэн шүү дээ. Хурган дээр голоос нь 20 дутчих нахт бити солиорох. 10 сартаа 20 дутчих гэсэн бити солиорох. Тэгэхээр энэ чинь мал аж ахуйг яаж хөгжих ёстой яах ёстой түрүүний бидний тэр нэвтрүүлэг явах ёстой байх. Тэгээд тэр ий намаад бүртгэл байхгүй бол байхгүй шүү дээ. Одоо мэдгүй одоо сайхан айлд орох танах хэдэн бол тэр хамд аадаас та бүгдөө хаан банкны зээл авахын тулд тоолгоо өндөр тоолуулдаг. Бодтон тэр шүү дээ. Би хэдэн онтойг үл зээл авахын тулд нөгөө аадансхийн бичлэлтийг хардаг учраас бүгдөө ингэдэг. Тэгээ бүгд ерөөсө хасах баланстай. Бүр хасах. Тэгээд ерөөсө хөдөө зардалгүй учраас амьдраад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс бүр хайц. Тэгээд дохуурах гэж байгаа юм шиг нэг хэдэн дуучид очиж дуулж өгдөг. Цомын төвийн клубт нь дээлтийг бүжиглүүлдэг. Өөр тэр хүмүүсийн хөгжил тэр юу ч байхгүй. Тэгээ яг нэг үл хот руу оройг айсанд айцсан орчдохгүй шүү дээ. Яг үнэ. Тэгээ ордог орлогын сонсохоор 1000 гатан ч нэг 50 сая 60 сая л болж байгаа байхгүй жилдээ. Тэгэхээр энэ өдөө аж ахуйг өөрчлөх юм нь бол ийм нэгдэл үсчихэж одоо явах хэрэгтэй гэдэгт бол бат итгэцэн байгаа. Тэгэл энэ салбарт ажиллана гэж бодож байна. Системийнх нь юу хөгжил юунд нэгдсэн байгаа тийм. Тэг яг технологийн чинь ингээл сайжруулал яваа. Сайжруулал байгаа. Одоо ингээл ийм зэс нэмий, ийм бүртгэл нэмий, ийм юм нэмий гэдэг. Одоо эхний ээлжинд малын бүртгэлийн систем бий болсон. Эмчилгээнийх нь дата нь бий болдог болсон. Одоо малын эмч ирлэхэд энэ өхрийн эмгээр нэхэд өмнө ямар тарай хийсэн гарчна. Үржил селекцийн явлаа гэхэд тогтолцоотой байгаас тийм үржил селекцийн явлаа гэхэд ингэ явчихна. Дээр нь мөшгөх тогтолцоо чинь бид нар өхөрнүүдээ одоо арьсан доогуур нь сенсор суулгаж байгаа байхгүй. Тэнгүүд одоо бид нар энэ бэлчдэг талбайдаа сенсоруудыг зоочход гэр дотроос тоолоо явчихна. Тэр ихээр пульсийг тооцох боломжтой. Энэ өхөр одоо 50 байна уу, 50 бус байна уу гэд. Бүр гой биометрик сенсорууд чинь ороог нь хүртэл мэдэрч байна гэж. Тэгэх юм бол нөгөө хүмүүсийн ажиллаж айгүй багасна тий.
Тэгээ одоо мал аж ахуй чи одоо Монголын эдийн засгийн ирээдүй гэл хүн болгол мал руу гараад байх юм. Тэгээ бас эн чинь яг үнэхээр яг тийм байх юм уу? Эсвэл одоо тэгж их мөнгө олж чадах уу? Би бол одоо эргэлзээд идэх байхгүй юу? Эргээд хөрөнгө ол нөхгүй юм бэл. Тийм. Биш бас нэг бизнесмен хүн байна. Тооны машин дээр ингээ яг хөрөнгө оруулалтаа нөхгүй юм бэл. А яагаад нөхгүй вэ гэхээр энэ чинь Францаас зөөж авчихдаг. Энд үржүүлдэг бол нөхөн шүү дээ. Тийм. Францад энэний тугалчин 350 евро л гэжтэй. Энд ирэхээр нэг 2 жил 3 жилтэй те хэлтэй нэрэхээр 4500 болчдөг 10 дахин өсчдөг тээвэртэйгээ. Францдаа бол энэний тугалчин 350 евро. Тэ яг л цөм сүргэнд бий болчихсон. Тэгэхэрсэн тэр малын удмын сан ман гэдэг нөхдүүд бол ажил хийх хэрэгтэй байхгүй. Тэ. Судлаа шинжилээд авах шүү. Тийм тэрнээс биш мянгат болгон өөрсдөө шинжилгээ хийгээд судалгаа хийгээд тий. Буухаагаад бухаар нь энийг ингэсэн гэдэг шамс бүртгэл байхгүй. Тий. Нөгөө адуушгал шинжлэх ухааныг байхгүй болгоод одоо ингээ манад ингээд яг том компаниуд ч бай, баян хүмүүс ч амжилттай явж байгаа хүмүүс ч ер нь бүхний эзэн сухсан, бүх юмыг эзэмшгэсэн, бүх юм руу гар хөлөөд үргэсэн нэг тийм эцс төгсгөлгүй тийм шунал гэх юм уу? Дон гэх юм уу? Тийм юм байна л та. Тэгээ яг би яага энийг яриад байгаа вэхээр одоо би тэрнтэй уулзч байна гэхээр нэг хөгшин тэгсэн гэсэн. Ахир аз жаргалтай бай гэж асуугараа гэдэг. Тэгээ ер нь одоо жишээлбэл та ер нь хэр аз жаргалтай байна? Юу аз жаргалыг юу гэж харж байна те? Энэ ч л бидний амьдралын төлөвлөгөө шүү дээ те. Гэхдээ нэг зовоод байгаа юм бол алга. Ер нь бол яг хуу биелэх хүмүүстэй харьцуулахад би бол азтай л залуу байхгүй юу? Одоо ингээд жирийн нэг төрийн албаагч одоо нэг эрчим хүчний инженер аав ээжийн те хүү те тэгэл ингээл бас нэг ингээд яваад олон боссон чинь яваад бизнес бас хүрээд те ингээд явж. Тэгээ нэг би бол одоо зовж гин мовж гин гэж хэлэх бол ирэх байхгүй. Түрүүний зүгээр таны хэлдэг шиг зүгээр яг хувь хүний аз жаргал гэдэг юм юугаар хэмжигдэх юм бол ганцаараа аз жаргалтай байхаар одоо нэг флексер гэдэг те. Яг та түрүү хэр задарсан гэж би бол үтсээ хаа. Мөрөөдлийнхөө машиныг аваад Вранглер тавиар айхтар тоногдсон бараг 200 сая машин аваад л дээдлийг онгоолгоод л тий машинтаа явж үзлээ. Ажиглах гээд байгаа юм шиг байгаа. Одоо гайхуулах гээд байгаа юм шиг байгаа. Моцикл унах юмсан гэж боддог байсан. Нөгөө чопрыг авч унаал тий ингээл үзлээ тий. Тэгтээ чи нэг хэд хоноод нэг өөднө гэдэг шиг. Гэхдээ яагаад ингэж байгаа юм тий. Тэгээ дээр нэг хүний анхаарал байх чинь аим тэнэг юм биш тий. Тий. Тэгэхээр хувь хүний аз жаргал гэдэг харьцангуй байх. Зүг би түрүү хэлсэн нэг Европт нүд нэгсэн гэдэг нахаа би ингэсэн шүү дээ. Францад Жуум гэдэг нэг ахтай танилцсан Похтойг хотод байдаг. 1000 ямаатай. Офсон орлоо. Энэ бидний энд байж энэ манай ямааны ферм байна. Одоо ингээд ийшээ ингээд газар байна те. Би ч одоо тижээл тарихаа болцсон. Тижээлийн хоршоонд нэгтцсэн. Тижээлийн хоршооноос тижээл авч надад амар болсон зардлан чимэр надад ажиллагаа багтаа гэж. Тэгвэл танд газар байгаа юм шүү дээ. Байна. Тэгэд кэшлоун тодорхой юм чинь тань дахиад 1000 ямаа. Дахиад 1000 ямаа гэж хэлсэн чинь. Яах юм гэж. Тэг мөнгө хэрэггүй юм гэсэн чинь. Би мөнгөөр яах юм гэж. Тэг би гайхаад. Би яг л 30 жил бид нар яг л тийм ч. Юусоо хаасл хийгээл мөнгө л олж ивэл юу ч хамаагүй хийгээд л мөнгө л олох хэрэгтэй гэж. Юм бол тамруулах хэрэгтэй. Нөгөө бүх юмд бол гараад өрөх хэрэгтэй. Тэг жуум ах гэж байгаа юм чинь. Тэг соёлоо гэд манай нэг орчуулагч хийжсэн гэж байсан. Энэ өөр хүн байна гэдэг. Француудын өгүүлбэр зүүн бүтээс ярьж байгаа наа чин шал элит хүн байна гэж. Тэгээ наа чин бол гэж үгийн сонсвол айгүй мундаг хүн байна. Тэгээд ингээ яриулсан ч гэж. Би энд ажиллаж байгаа 1000 хаан дээр 6 хүн ажилладаг. Энэ ажиллаж байгаа хүмүүс маань надад ингээд би энэ хүмүүсээс тэгэл хангалуун ажиллуулж байгаа. Би энэ дээр ингээ өөрөө бас ингээ явж. Гэж чиний хэлдэг зүв. Би ахаад фарм байгуулангууд миний мөнгө олно. Мөнгө нэмэгдэнэ. Гэхдээ миний асуудал 2 дахин нэмэгдэнэ. Би тэрийг хүсэхгүй шүү дээ. Би мөнгө олсон ч би үрж чадахгүй гэж байна. Яг тэгвэл энэ амьд амьтан малж байгаа учраас би хажууд нь байх хэрэгтэй. Би бүр Монголд ирээч бүх фермүүдийг өрсөн. Бүгд хоршооллоо байхгүй. Монголчуудад яаж хорчтгийг яриад өгч болох вэ? Бид нар тэгтийн дааяа. Тэгээ хөдөөгөр яваад бүгдөө айгуу гоё хэлж байгаа байхгүй. Окей явъя очие гэж. Гэхдээ жугам ахиж байгаа шүү. Би удаан явж чадахгүй шүү дээ. Би 2 дахин мөнгөтэй байл 2 дахин амарч чадахгүй шүү. Тэгэл яг л тэр нэг юм сонин. Тэгэл ер нь тийм бити байгаасаа яг чиний хэлдэг шиг хятад энэмгээр зөндөө ингэж энэ фермүүдийг авж гин гэж байна. Францад фермүүдийг авж гин, хөрөнгө оруулж гин. Сүүгээ босвол хойроос үний үйлдвэрээ Францад игээд шууд тийшээ зөөж гин те. Ингээ явж гин. Энэ бол бити байгаасаа. Энэ ахуй соёл энэ бол хамгийн дээд зэргийн тансаглал бүтээгч байгаа юм. Энэ бол хүний өөрөө өөртөө ярих боломж. Тэгэл тэр ах чинь ямаач гэхэд ингээл нөгөө эндуротой те моциклтай кросс ундаг. Би 17 жилийн өмнө 10,000 евротой эхэлж исэн гэдэг ч байгаа. Ингээд бүх юм одоо би ингээд нэг 2 сая 3 сая евро олдог те. Гоё л билээ.
Тэгээд би зүгээр юу харсан гэхээр их мөнгө ч юм уу тэр хүний амьдралын юу биш юм шиг байна. Тэгээд энэ хүмүүсийн хамтарч амьдрал гэдэг. Тэгээд Монгол ерөөсөө хөгжихгүй байгаа ганцхан шалтгаан бид нар ярилцдаггүй. Ярьж чаддаггүй. Тэ субъектив дайраад бие бинийгаа очлоод байдаг те. Ярилцдаггүй учраас ойлголцдаггүй. Ойлголцдаггүй учраас хамтарч ажилладаг. Хамтарч ажилладаг учраас хөгжихгүй байдаг. Тэг чин тэр ус чинь орой олоо цуг итцгэж юм те. Өдөр болгон явж байна. Бид нар овооны наадмаар л болчихж байна. Ирээдүйн айлвал. Тэ бие биендээ нэг торгон дээл өмчөж бол уулзаж байгаа болохоос яг мал ачхан салбар. Тэг бусад салбарын ч гэсэн Монголд одоо хөгжихгүй байгаа салбар малбар гэл өөр тойр сууж байгаа хувь хүний эрх ашигаа мартаал яаж асуудлаа шийдэх үү гээл те. Дургамал хамгааллын бодис мэцгэл тарилэнчдийн нийт зарлын 30% гэж байна. Тэ бүгдээрээ дургамал болохгүй. Нийлээл уруул хамгаалаа захиал л да те. Тим юмч байхгүй ингээд. Тэгэхээр ерөөсөө юм Монгол ер нь цааш тийм хоршооллын системээр хөдөө аж ахуйн салбар хөгжих юм. Тэр хоршооллын төрөнд дэмжих шудраг байхгүй. Тэнд ажилтдаг хүмүүсийг дэмжих болохоос биш. Шууд нэг гишүүний компанийг дэмжих чинь шудраг болсон шүү дээ. Одоо гинт тэргүүлэгч гишүүнээс болоод гинт UB-Cap-аас болоод энэ олон огцом энэ шийдвэрүүд бас хувийн онцлог зан харагдах шиг. Энэ ер нь бизнест өнөөдөр бизнес хийж байгаа залуучуудын хувьд энэ зан чанарын характерын давуу болон сул талуудыг бас юу гэж харж байна. Олон залуучуудтай ажиллаж байгаа шүү дээ. Нөгөө хамгийн ихний нөгөө бодо шофрын нөгөө хүнийг өөрийнхөө төлөө ажиллуулах хэрэгтэй гэж. Хүнийг өөрийнхөө төлөө ажиллуулахын тулд хүн харизмтай байх хэрэгтэй. Харизмтай байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдөж удирдна гэдэг бол хамгийн чухал юм. Бизнес ингээд тогтцсны дараа би ягаад эрсдэл хийгээд ингэдсэн гэхээр юм ингээд тогтцсны дараа чинь би тэнд тавилга болох бол утгагүй. Би тэнд хүлээн зөвшөөрөхдөггүй шүү дээ. Би байгаад нэг 7 хоногт 2 удаа явж явъя те. Тэртээ тэрнгүү миний одоо өөрийнхөө ажил нь ингээ хийдэг болчихсон учраас тэр байж. Иргэдийн урлаач гэсэн ингээд би гарсан. Тэнд миний оролцоо хэрэггүй байхгүй. Ямар ч хүлээн зөвшөөрөл байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө хүн нам чинь дөрвөн судалтай. Хизээ сонсдгүй. Тэн зүгээр стрессийн нэмэр байгаа байхгүй. Би тэгвэл энд юу гэх юм гэж. Тэгэхээр нэг юм хүлээн зөвшөөрөгдөхгүй юм бол амьдрал богинох шүү дээ. Тийм ингээд явах хэвээр. Хоёр дахь нь хүмүүс ингээд огцом ингээд галзуу юм шиг чинь нодлон ч одоо 2 жил шахуулах чинь нодлон бүтэн Европоор чинь өстө гайгүй мишаа удамч мөнгөөр 6 дагуулаад явсан шүү дээ. Бид нар чинь нэвтрүүлэг хийгээл явсан. Зардал шүү дээ. Буцааж орж ирэхгүй шүү дээ. Малчин болгон Европыг үзэхгүй учраас одоо нэвтрүүлгүүд фермерүүд нь яаж ажилдгийг үзэг гээд нэвтрүүлгийг явсан. Нэгэнт ингээд ийшээ ингээд зард гаргацсан учраас нөгөө зардал гойжоо тавтахгүй болчих гэж байгаа. Тэгэхээр эндээ л байж ахгүй бол алсаас менежмент хийнэ гэдэг нь утгагүй. Яг бизнесийн залуучууд бас нэг хэлэх гэдэг нь миний бас алдаа гарсан. Би ч баг шарк курс тоглоол те. Найзынхаа жижиг диско баарнд дөрөнгө оруулъя гэж хөгжим аваад өгье гээл те. Яа ивент хийх юм уу, CD гаргах юм уу гэл ингээл шарк курс тоглоол ингээл ингэсэн чинь команд хизээч минийх нэг тийм амар их ресурс биш. Хоёр дахь нь нөгөө сэтгэл шингээг байж амь сүнсгүй гэдэг чинь те. Тэгэхээр ингээд одоо би сая энэ дээрээ 7 хоногт пижигнүүлж байгаа юм чи. Манай дүү урам өгч юм чи. Яах хэвээр алах юм аа. Би чинь багнуураас коуш авчиж ухуулаа те. Зураг гэсэн чи ухчаа хоёул араас нь хийлгээгээл те. Араас нь хийлгээл те. Наа чи ухчаа гээл араас нь хийлгээл нөгөө хурдтай шийдрүүд гаргаал. Ингээл яг ингээд бүтэн эндээ амьдрахаар эндээсээ кайф авчлаа. Тэгэхээр ер нь ажил бол тэгээд нэг тийм ажил биш л байдаг штэ. Тэгжиж л ер нь юмд бизнес юм бол тийм. Яг ажлыг ажил гэж бодоод нөгөө яриад идэх залуучууд нөгөө домгууд 5 дахь өдөр биш 4 дахь өдөр шоу уддаг гэсэн. Яасан гэж 5 дахь өдөр цалинтай шаарддаг энэ төр гэдэг. Тэгж харж цагаар ажил мэл хийдэг бол тэгээд хүртгчтэй л хүртэн. Одоо хүмүүс бол тий. Хааж байгаа ажиллагаа олоосоо хийж байгаа ажил нь бүтэмжтэй байгаасаа тэгээд цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Баярлалаа та бүдгээс хүрэлцэн ирсэнд баярлалаа.